байна. Бодлогын баримтчгийн хувьд бол нэг их тийм хомсдолд орсон зүйл бол байхгүй байна гэж ойлгож байгаа. За хэрэгжүүлээд явж байгаа үйл ажиллагаа ч гэсэн бас ч гэж одоо бас чамлаад байхааргүй нэлээд ажил хийгдэж шин одоо аж үйлдвэрийн төвүүд бий болж үйлдвэрийн төвүүд бий болж тэр маань бас бидэнд илт харагддаг боллоо гэдэг ингээд маш тодорхой харуулсан. Энэ бүх хөгжлийн явцд бол тэр инклюзив гэж яриад байгаа тэр хүртээмжтэй өсөлт чинь бас тодорхой хэмжээгээр бодлогын баримт чиглэлээрээ ч тэр хэрэгжүүлэх шатндаа ч гэсэн бас ч гэж одоо орхигдоогүй яаж хийж байгаа тусгах гал яваад байна шүү гэдгийг бол та нар харсан байх. Гэхдээ энэ маань зүгээр одоо бидний хүсэн хүлээжсэн хэмжээнд байна уу, үр дүнгээ өгч ийн үгүй гэдээ үзэх юм бол бас л одоо жоохон удигтай байгаа юм л да. Одоо би ганц хоёр жишээ хэлээ та нар бараг л бүгдээрээ л мэддэг байх. Өнөөдөр Монгол банкны гөгдхүүнээр бол ойролцоогоор 2.7 сая хадгаламж Монгол банкнд байна гэж байгаа. 3 сая хүнээс бараг 2.7 одоо ямар нэгэн одоо хадгаламж байна гэсэн үг л дээ. Тэгээд энэс бол энэ одоо хадгаламжийн чинь 80% нь ердөө 41 мянган нас дээр л байж байгаа. 41 мянган нас дээр л байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нийт банкнд данстай байгаа хүмүүсийн 3% бүр нарийн ярих юм бол 3-гүй байгаа хувь нь бол нийт хадгаламжийн 80% эзэмшиж байна гэж байна. Тэгээд энэ 3% дотор нь задлаад үзэх юм бол энэ баялагын төвлөрлөөр нь ямар шатанд гарсан бэ гэдгийг бол бас илүү сүртээд одоо цочортморч тоо гарч ирж магадгүй. Тэгэхээр энэ эдийн засгийн өсөлт гэж яриад байгаа сүүлийн 25 жилийн эдийн засгийн өсөлт маань ялангуяа тэр сүүлийн одоо 7-8 жилийн тухай үед яригдаад байсан тэр өсөлтүүд маань жоохон энэ нийгэмд одоо жоохон юу авцах. Нөгөө инклюзив гэдэг юм маань жоохон хаана нийгмийн шудраг ёс гэдэг маань жоохон яаж хангагддаг гэдэг асуудлыг бол бид нар өөрөө ирэхгүй анхаарахгүй болохгүй юм байна шүү гэсэн ийм л одоо төрөлт хийх гэдэг юм л да. Тэгээ өнөөдрийн хэлсэн зүйл бол бүгд энэ рүү бол чиглэж байна. Энэ эдийн засгийн өсөлт гэдэг чинь зөвхөн өсөлтийн хойноос хөөцөлдөд байх юм бол бас ч бас бус юмнууд нь орхигдчих юм байна. Нарийн ярих юм бол энэ уламжлалт соёл ахуй хүртэл одоо энэ эдийн засгийн өсөлт чинь эвдээд ажиж магадгүй шүү гэдэг түрүүн тэр энэ Кэймен докторийн илтгэл дотор бол гарч ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэл байгаль цаг үеийн өөрчлөлт, байгаль орчны өөрчлөлт энэ төргээд явдаг маш их олон зүйлүүд болдог гэж барьж байна. Тэгэхээр ер нь цаашдаа энэ эдийн засгийн өсөлт гэдэг тооны хойноос өсөлтөд байх биш. Бусад салбаруудтайгаа энийг яаж уялдах вэ? Нэг юмнаас нөгөө юм руу туушраад байх биш. Бас ч жоохон тэнцвэржүүлсэн маягтайгаар энэ бүгдийг яаж авах вэ гэсэн иймэрхүү олон асуудлууд гарч ирж байгаа юм байна. Тэгээ энэ асуудлуудаар манай төр захиргааны байгууллагууд яанд за манай эрдэм шинжилгээний байгууллагууд оюутан судлаач нар бол нэлийн анхаарал төвж ажиллах байхаа гэж би бодож байгаагаа хэлье гэж үзсэн. За тэгээд төгсгөлд нь энэ арга хэмжээг зохион байгуулсан сангийн яамд давал талархаад илэрхийлье гэж бодож байна. За энэ төслийг хэрэгжүүлэхэд маш идэвхтэй ажиллаж байгаа Азийн хөгжлийн банк нь бас талархаад илэрхийлье гэж бодож байна. Үндсэндээ энэ төслийн хүрээнд бол 3 илтгэл гарчихсан байгаа. Гуруулаа бол 90 дажгүй ихт гайгүй илтгэлүүд. Тэгээд тэрийг бас олон төртөд болгох юм бол тэн дээр яригдж байгаа судалгааны материалууд тоо баримтууд бас ч одоо чамлахааргүй их айдаах юмуд байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд мэдээж энэ төслийг хэрэгжүүлж байгаа төслийн нэгжийнхэндээ бас их талархал илэрхийлье гэж бодсон юм аа. Ингээд бас энэ хуралдаанд хүрэлцсэн нэрж оролцсон та бүгдэд бас хувьяасаа талархал илэрхийлье гэж үзэж байна. Ингээд төгсгөлд нь энэ хуралдааны хааж одоо өхөлнөг хэмээн сангийн яамныхаа газрын даргыг урьж байна, төрөл даргыг урьж байна.